За, сайн байцгаана уу? Хамгийн анхны тарот мэргээр уулзаж байгаадаа маш их баяртай байна. За, өнөөдөр болохоор хамгийн ихний бичлэгээрээ танд одоо хүрэхийг хүсэж байгаа сахиусных нь мессежийг нь харъя гэж бодлоо. Яг одоо сахиус нь танд яг юу хэлмээр байна? Тэгээ таны яг одоогийн байдал бас одоо яг танд юу тулгарч байна, юу тохиолдож байна? Тэрэнд нь тохируулаад хэрвээ хайр дурлалын байх юм бол илүү хайр дурлалын талаас нь уншлагаа хийн. Хэрвээ ажил карьер ах юм бол ажил карьерийн талаас нь хийн гэж төлөвлөж байна. За групп сонгох хэсэг рүү оръё. За нэгдүгээр группийн сонгох өдрийг нь гаргая. Ace of Swords. За хоёрдугаар группийн нэмээ сонгох өдөр нь Ace of Wands. За гуравдугаар группийн нэмээ сонгох өдөр Queen of Pentacles. За бүгдийн дээш нь харуулъя. За энэ гурван группээс танд хамгийн их татагдж байгаа, сонсомоор санагдж байгаа хөдрөө группээ сонгоорой. Тэгээд description box дээр цагууд нь байж болно. Шууд тийш нь шилжээд сонсох боломжтой шүү. Тэгээд эхлээ хамгийн ихэнд энергийн шалгалтыг нь хийж өгөх болохоор буруу групп сонгочих үедээ их санаа зовсон зүйл байхгүй. Тэгэхээр нэг амар удаан бодолгүйгээр яг татагдж байгаа хөзрийнхөө группийг сонгоорой. За ингээд уншлагаа эхэлцгээе. За нэгдүгээр группийнхэн маань уншлагадаа тавтай морил та энэ Ace of Swords гэд энэ хөзрийг сонгосон байна. Тэгээ энэ хөзөр маань доошоо харж гарч ирлээ. За нэмэлт хөзрүүдээ авч агаад тайлбарлая. За түрүүшээ тавьчих. За хамгийн анхны бичлэг маань болохоор жоохон сандарч байна. Жоохон эвгүй байна. За гэхдээ гайгүй тасгахаа. За юун түрүүнд та хэдийн маань одоогийн нөхцөл байдлыг ямар байна вэ гэдгийг нь харж өгье. Энэ хөзрөөр харж өгье гэж шийдлээ. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн маань одоогийн нөхцөл байдлыг харъя. Одоо яг амьдралд нь юу тулгамдж байна, юу тохиолдож байна. Заавал асуудал байх шаардлагагүй. Яг юу болоод байна вэ гэдгийг харъя. За нэгдүгээр группийн маань амьдралд нь яг одоо юу болж байна вэ? За эхний хөзөр 11-ийн тоотой calm over motion гэдэг хөзөр байна. Үйлдэл хийхээс өмнө тайвшир гэдэг ийм хөзөр байна. За дараачих нь хөзөр нь The Tower буюу цамхаг хөзөр гарч ирсэн байна. 16-ийн тоотой нурж унах бас доошоо харж гарч ирсэн байна. За тэгээд 10-ийн тоотой meditation гэдэг хөзөр маань гарч иржээ. Дандаа major arcana хөзрүүд маань гарч ирсэн байх шиг байна. Гэтэ энэ хоёр нь бол нэмэлт хөзрүүд ах шиг байна. Энэ одоо хөзөр маань болохоор нэмэлт хөзрүүдтэй бас 78 хөзөр дээр нэмэлтээр хэд хэдэн хөзөр байдаг. Яг тэр хөзрүүд нь гарч ирсэн байна. За meditation, за calm, тэгээ tower гэдэг хөзөр. Та хэдийн маань яг одоогийн амьдралд нь хэцүү зүйл тулгарсан байж магадгүй те ерөөс төсөөлөөгүй байж исэн зүйл нь гарч ирсэн байх боломжтой. Уналтын одоо тэр
цэг дээрээ явж явах боломжтой гэж харж байна. Гэтэ энэ дээр бол нэг айхтар санаа зовоодох шаардлагагүй. Яагаад вэ гэхээр энэ тавар хөзөр ямар учир утгатай гарч ирдэг вэ гэхээр анханасаа суурь нь буруу тавигдсан байсан зүйл нуурж ундаг. Тэ? Анханасаа буруу одоо цэг дээр босоод ирчихсэн ч юм уу тэ? Анханасаа нэг тийм байшингаа барихтаа одоо сайн давхарлаагүй ч юм уу тэ? Суурийг ингээ хазгай газар ингээд барьцсан байх гэдэг ч юм уу. Одоо жишээ аваад ярихад анханасаа буруу ингээд хийцэн юм маань нуурж унж гинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл угаасаа нуурж унжиж танд илүү гоё баттай зүйлийг амьдралд нь оруулж ирэх ёстой зүйл нь тохиолдож байна гэж ойлгож байна. За тэгээд юуны түрүүнд айгүй тийм юу инээр гарч ирж байна. Өө би тэгчихгүй явдаа, ингэчихгүй явдаа гэд жоохон стресстэй ийм нэг нерв хөдөлсөн гэх юм уу. Ерөөсөө энэ зүйл ингээ бодогдоо салахгүй те ерөөс тайван байж чадахгүй ингээ нэг тийм сандраад байгаа. Цаанаасаа л ингээ түгшээд сандраад ингээ энэ талаар ингээ бодхоо болж чадахгүй байгаа энерги орж ирж байгаа байхгүй юу. Тэгээ та хэдийн маань сонгосон хөдөр бас Ace of Swords байгаа. Тэгээ доошоо харж гарч ирсэн. Яг нэг тийм эн чинь ийм учиртай болоод тохиолдчихсан юм байна. Энд ийм гаргалгаа байсан юм байна. Би эндээс ийм зүйл сурч авах байсан юм байна гэдэг энэ гаргалгааг нь одоохондоо жоохон бүрхэг. Жоохон ингээ өнгөрсөн лүүгээ хандаад тий би тэр үед тэгчихгүй явдаа. Ийм зүйл болохоос нь өмнө тэгчихгүй явдаа гэсэн харамсал нилээдгүй байна. Тэгээ та хэд маань энэ хараа meditation энэ бясалгал маш тийм тайван хөзөр. Дээрээс нь үйлдэл хийхийн өмнө тайвшир бод гэдэг энэ хөзөр маань доошаараад гарч ирсэн. Маш тийм контролгүй те биеийг хянаж чадахгүй, бодлоо хянаж чадахгүй ийм одоо энерги та хэдийн маань амьдралд яг одоо байна гэсэн үг. За хэрвээ энэ мэдээлэл нь таарч байх юм бол зөв групп нь гэсэн үг шүү. За мөн одоо заавал тийм хэцүү зүйл тохиолдсон байх шаардлагагүй, зүгээр л маш их бодол толгойд нь эргэлдээд те ингээ зүгээр байж сууж чадахгүй ингээд жоохон толгоогоо амраа жоохон ингээд нэг тайван бай гэхээр л айгүй олон бодол орж ирээл ингээд байгаа болвол бас та хэдийн маань зөв групп байна шүү. Тэгэл болохоор бас бясалгал хийх гээд тайван байх гад хичээж байгаа болвол бас зөв групп нь байна. За ингээд энергийн шалгалт нь бол боллоо гэж үзэж байна. Гэтэ энергийн шалгалтын дээр би дахиад нэг хөзөр авъя. Oracle хөзөр. За нэгдүгээр группыг сонгосон хүмүүс юм байна. Яг одоогийн амьдралд нь юу болж байна вэ? Нэг хөзөр харъя. Яг одоогийн амьдралд нь юу болж байна вэ? Энэ донд маань бас нүүж суусан хүн байвал зөв группээ сонгосон байх шүү. Байшин нуурж унах гэж жишээ аваадсэн шүү дээ. Яг үнэндээ байршлаа сольсон, гэр орноо сольсон, эсвэл гэр орныхоо байрлалыг ингээд тавилгуудынхаа байрлалыг энэ тэнд ингээд оруулсан ч юм уу те. Шин зүйл гэртээ худалдаж авсан, ямар нэгэн нүүлгэлт шилжилт хөдөлгөөн хийсэн бол энэ таны групп мөн байна шүү. За ингээд уншлагын цааш нь явуулъя. За энэ нөхцөл байдалд нэгдүгээр групп маань яаж хандвал зүгээр юм бэ гэдгийг харъя. Тэр группийн маань энэ нөхцөл байдалд яаж хандвал хамгийн зөв байх вэ? The Hierophant доошоо харж байна. За дахиад хөзөр авъя. Three of Pentacles доошоо харж гарч ирж байна. За жоохон ойлгомжгүй хэцүү уншлага бас болж байна. King of Swords. The Hierophant. Та нарт маань одоогоор яг тийм хүний тусламж
нэг шаардлагагүй гэж гарч ирээд ах юм. Хэрвээ хин нэгэн хүнээс те надаа нэг зөвлөгөө өгөөч, надаа нэг тэгээд өгөөч, те надаа ингээд туслаад өгөөч гэж хэрвээ бодож явах юм бол нэг таад нэг тийм хүний туслалцаа энэ нөхцөл байдалд нэг шаардлагагүй гэж гарч ирж байна. Зөвхөн таад маань маш тийм энэ зүйл яагаад болцсон юм бэ гэдэг тархиа яг цэнгэлвэл зүгээр гэсэн үг. Энэ зүйл ингээ болцсон юм байна. Энэ зүйл нь болоогүй мэн. Би одоо яг жоохон стресстэйгээ болох хэрэгтэй мэн. Жоохон их зүйл бодоод байгаагаа ингээ гадагшлуулах хэрэгтэй мэн. Жоохон ажилласаа бас чөлөө авах хэрэгтэй мэн гэдэг ч юм уу те. Айгуу тийм стресстэй байгаа зүйлээсээ та холдох хэрэгтэй гэж гарч ирж байна. Тэгээ тэр зүйлийг айгуу том өнцгөөс том зургаар бас харвал зүгээр. За би энэ хөзрөөсөө нэмэлт хөзөр авъя. Нэгдүгээр группийн маань яг одоо тулгамдж байгаа энэ асуудалд нь юу хамгийн хэрэгтэй гэдгийг харъя. Юу хамгийн хэрэгтэй вэ? Тийм дандаа сэлмийн хөзөр гарч ирж байна. Стар хөзөр. Сэлмийн хаан, тэгээ сэлмийн инжанжин те баатар. За тэгээд одны хөзөр доошо харж гарч ирж байна. Танд яг үнэндээ яг гарц гаргалгаа нь танд өөрт байгаа гэж гарч ирээд байгаа хгүй. Та яг үнэндээ гарц гаргалгааг үнэхээр мэдж байгаа. Тэгээд яг тэрийгээ дагаад явбал зөв байх болно. Тэгээ аль хэзээ үйлдэл аваад эхлээд те ингээд явчих цаг нь болсон байна. Тэгээ энэ хэрэг нь бас нэлээд хурдан ингээд шийдвэдвэл бас зүгээр гэсэн зөвлөгөө гарч ирж байна. Нэг ингээд зунгаарлалтад те энэ зүйлтэй ингээд удаан ноцолтоод тунгаагаад ч юм уу те тэгээд ах шаардлагагүй хүний тусламж одоо зөвлөгөөч нэг шаардлагагүй байна гэж гарч ирж байна. Гэтэ маш тийм тодорхой биш бөөрийнхээ хариу гарч ирээд байна. За энэ хөзрөөсөө та нэгдүгээр группийн нэмэн тулгамдж байгаа асуудлын утга учирыг харж өгье. Яагаад ийм зүйл яг тохиолдох болсон юм бэ гэдэг шалтгааныг харъя, утга учирыг харъя. Энэ хөзөртөө айгуу дуртай love, tranquility. За энэ хоёр хөзрийнхөө би tranquility гэдэг хөзрийнхөө тайлбарыг нь уншиж өгье. За энэ хэсгийг паузлж агаад та хэд маань бас өөрсдөө уншиж болно. Calmness, meditation, healing гэнэ. Тэгэхээр та маш тийм тайван бясалгал хийж болж юм. Тэ ангаалт хийх шаардлагатай зүйл байна. Нара таны оюун ухаан бол яг ус шиг. Тэгээ энэ нь ингээд эргэлдэнтэй турбулент юм байхаараа ингээд харахад аюу хэцүү байдгаа. Тэгэхээр тайвширсны дараа бүх зүйл ойлгомжтой болж ирдэг. Бүгд ингээд харахад яг цэвэр тунгалгаар нь та харж чадна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр таны өөрөөр хэлбэл энэ хөзөр маань юуг илэрхийлээд байгаа юм бэ гэхээр таны бодол санаа аюу тийм үүмэнтэй байгаад байна гэсэн үг. Аюу тийм айдастай, төгшөөртэй, тэнгууд маш олон бодол ингээ ээлж дарааллаад орж ирээд те. Таныг ерөөс амар заяа нь үзүүлэхгүй байна гэж гарч ирж байгаа байхгүй юу? Тэр юунд түрүүнд айгүй их тайвшрал хэрэгтэй. Ингэж тайвшрахт нь танд meditation буюу энэ бясалгал, ангаалттай, магадгүй сэтгэл зүйчтэй хамтарч одоо ярилцах ч юм уу. За эсвэл өдрийн тэмдэглэл дээрээ бичиж болж байна. Эсвэл талент дасгал хийх ч юм уу те. Эдгээр ангаалтын одоо маш олон аргуудаас өөрс тохирохыг нь сонгоод аль болох бодлоо цэгцлээд энэ бодлын энэ блок, энэ хэцүү
байгаа энэ зүйлээ гаргуул зүгээрээ гэж гаргаж ирж байна. За love гэдэг хөзөр тий хайр суурьтайгаар хийгээрэй гэдэг ийм зөвлөгөө. Энийг бол би нэг амар эндээс нь харахыг харж болно. За өөрийгөө одоо хэрхэн хайрлах нь бол бусдад одоо өөрийг нь хэрхэн хайрлахыг нь зааж байгаатай адилхан гэж байна. Тийм намайг бусад хүмүүстэй яаж хайрлахыг би эхлээд өөрийгөө хайрлж ийж ойлгоно гэж гарч ирж байгаа байхгүй юу? За энэ хэсгийг ингээ паузлж байгаа таад маань уншиж болно. Тэгэхээр илүү ангаалтаа тэр хайрт чиглэл рүү тий би яг өөртөө яг яаж хандаад байна, би өөрийгөө яаж хайрлах вэ, би яг юунд хайртай, дуртай, сонирхолтой юм тий би зүгээр л өөртөө ямар ч болцолбүйгээр хайрыг өгмөр байна гэсэн ийм хайр суурьтайгаар тэг ялангуяа өөрлөгөө чиглэсэн ийм байдалтайгаар хийгээрэй гэдэг ийм гоё зөвлөгөө гарч ирж байна. За тэгээд хамгийн анхны уншлага маань болохоор түүртэй ингээд өнөөдрийнхөө 1-р бүлгийнхаа уншлагыг ингээд зогсооё. Дараагийн удаа аюу тийм урт хугацааны урт бичлэг оруулна. Ялангуяа хайр дурлал, ажил карьер дээр тулгуурласан аюу тийм урт бичлэгийг оруулах болно. Тэгэхээр та хэд маань хүлээж аваарай. Тэгээд хамгийн анхны бичлэгтэй маань хамт байсан маш их баярлалаа. Баяртай. За сайн бацгаана уу 2-р бүлгийнхэн уншлагадаа тавтай морил. Тэгээд та энэхүү Ace of Wands гэсэн хөзрийг сонгосон байна. Тэгээд энэ хөзөр маань бол доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр бас нэг зүйлийг өгүүлж байгаа гэдэгт бол би итгэлтэй байна. Тэгэхээр доошоо харсан чигээр нь тавьчих. За яг юуны тухай хэлэх гээд байгаа юм бэ гэдгийг бүгдээрээ таны яг одоо амьдралд нь яг юу болж байна те тэндээс нь харцгаая. Тэгээ яаж бас Ace of Wands дээр утгыг нь бас гаргаж ирэх нөө тэрийг нь бас бүгдээрээ хамтдаа харцгаая. За 2-р группийнхны маань амьдралд нь яг юу болж байна? Яг одоогийн энерги одоогийн байдлыг нь харъя. За 2-р бүлгийнхний маань одоогийн байгаа байдлыг нь харъя. Тэ одоогийн энерги ямар вэ? Амьдралд нь юу болж байна? За хамгийн ихний хөзөр маань болохоор indecision 7-гийн аяга доош харж гарч ирж байна. Шийдвэргүй байдал гэдэг хөзөр доошоо харж гарч ирж байна. За өөр юу болж байна? 2-р группийнхний маань амьдралд. За дахиад доошоо харсан байна. 8-ийн сэлэм баг шиг бах юм. За 8-ийн сэлэм helplessness тусламж дутсан байдал, тусламжгүйдсэн гэдэг хөзөр доошоо харж гарч ирж байна. Энэ юм үйлдэл одоо яг мангад одоо таарах хөзөр ахгүй юу? Тэгэхээр бас нэлээд ингээд одоо стори цаана ингээ өгүүлээд байгаа юм шиг надад тэр нь бас айгу таалагддаг. За 3-ын аяг доошоо харж гарч ирсэн байна. Party гэдэг хөзөр. Доошоо харж гарч ирсэн байна. За болсон баха. За та хэд дээр маань ер нь жоохон энэ маань 8-ийн сэлэм байсан байна. 7-гийн сэлэм гэж харсан чинь 8-ийн сэлэм байсан байна. За өөрийгөө бусдаас тусгаарлаж байгаа хүмүүс байх юм бол бас зөв группээ сонгосон байх шүү.
Яг үүндээ ингээ гадуур гараад те найз нөхдөдөө уулзах, хүмүүстэй уулзах гэхээр ерөөсө гармааргүй санагдаад ерөөсөө нэг тийм юм жоохон хиймээргүй те ганцаараа дотгошоогоо байгаатайгамаар ийм байх юм бол та нар маань зөв группээ сонгосон байна. Тэгээд бас саяхан те хүнтэй бас муудалцсан ч юм уу хүнд хэрвээ загнуулсан ч юм уу те яг энэ ингээ зураг шиг хүнд гомдсон ийм байх юм бол бас зөв группээ сонгосон байна гэж үзнэ. За тэгээ бас найз нөхдийн харилцаан дээр асуудал гарсан байх боломжтой. Өөрийгөө тэднээс жоохон тусгаарлаад за хэсэгтээ уулзгаа байлий, хэсэгтээ ганцаараа бай. Жоохон татгшаа болъё гэд ингэсэн хүмүүс бас зөв группээ сонгожээ. За одоо болохоор та нарт мань яг юу тулгамдаад байна вэ гэдгийг харъя. За одоогийн нөхцөл байдал дээр дахиад нэг Oracle карт харж өгнө. 2-р группийн маань одоогийн нөхцөл байдалд нь юу болж байна вэ? 2-р группийн маань одоогийн нөхцөл байдал нь ямар нөхцөл байдалтай вэ? За guarding буюу хамгаалалт гэдэг үзэр ах шүү байна. Үгүй юу? Guardianship хамгаалалт. За ending буюу ийм эргээхээтэй хөзөр маань доош харж гарчсан байна. Нэг тийм хамгаалагдсан мэдрэмж байхгүй, яалтчгүй нэг тийм жоохон ганцаардаад байгаа тий. Ганцаараа байхыг хүсэж байгаа. Ийм энерги бол байгаад байна. Тэгээд бас айгүй нэг тийм хүчтэй энэ зүйлээсээ гармааргүй байна гэдэг ийм энерги. Шин зүйлийг эхлүүлмээргүй байна, шин зүйл хиймээргүй байна, олон зүйлийг туршиж үзмээргүй байна. Тэ яг одоохондоо ийм нөхцөл байдалтай байгаа маань хэвэн. За хэвэн гэхээсээ илүүтэйгээр зүгээр л энэ нөхцөл байдалтай одоохондоо баймаар байна. Тэгээ яагаад заавал гадуур гарч хүмүүстэй уулзах хэрэгтэй юм? Яагаад ганцаараа байж болохгүй гэсэн нэг ийм энерги орж ирж байна. За яг яагаад та нар маань ингэж байна вэ гэдгийг харъя. За энэ хөзрөөрөө харж үгэй. За 2-р группийн маань яг одоогийн нөхцөл байдалыг яагаад ганцаараа байхыг хүсэж байна вэ? Яагаад ийм нөхцөл байдлыг байдалд ороод байна вэ? Шалтгааныг харъя. За шалтгаан нь юу байгаа юм болоо гэдгийг харъя. Айгу гараад ирлээ. За өөрөө нисээд гараад ирлээ. 5-ын тоотой хөзрүүд маань бас хүчтэй гарч ирж байна. 5-ын зоос, 5-ын саваа, 3-ын саваа гарч ирж байна. Тийм та хэд маань ер нь бол яагаад ийм нөхцөл байдалд орсон байна вэ гэхээр одоо ингээд хүмүүстэй уулзсангууд хүмүүс чинь ингээд надтай маргалдаад унна. Ингээл зүг зүгээр хат чинь тэд нар ингээд над руу дайраад байдаг байхгүй юу гэдэг энерги байна. Тийм болохоор яг ганцаараа байсан дээр тий яг тэр хүмүүстэй уулзчаар л яг маргаан болчих гээд. Тэг яг үнэндээ та энэ маргаанаас жоохон маргаанд одоо ингээ орохгүй гэж ганцаараа байх гэдэг юм л да. Ялчгүй хүн хоорондын харилцаа бол маш их явж байна. Хүн хоорондын харилцаа манай 2-р группийн ханд айгүй асуудалтай байна гэж гарч ирж байна. Тийм. Магадгүй 3 дахь этгээд ч юм уу
нэг тиймэрхүү хоржон хүмүүс бас айгу амьдралд нь нөлөөлөөд ороод те ингэсэн байх боломжтой харагдаж байна. Айгу 3 тоонууд ялангуяа 3 саваа 3 аяг доошо хараад гараад ирэхээрээ бас жоохон ингээд онцгүй хүн харилцаанд орох ч юм уу те. Энд яг үүндээ 2 хүний харилцаа биш маш олон тийм групптэй олон хүмүүсийн харилцаа яваад байна л да энэ харилцаа гэдэгт маань. Тэгэнгүүт яг танд ингэж асуудлыг үүсгээд байгаа. Танд яг ингээд төвөгтэй байдлыг үүсгээд байгаа ингээд хүн яг ингээ харилцаан дундуур нь ороод байна гэж гарч иж байгаа байхгүй юу? Тийм хүн байгаа болохоор та ингээд найзтайгаа уулзъя гэсэн ч гэсэндээ хамт олонтойгоо бай гэсэн чсэндээ ингээ хэрүүл маргаан болчих гээд нэг асуудал болчих гээд байна гэдэг ийм энерги орж ирж байна. За дээрэс нь 5-ын зоос доошо харж гарч ирж байна гэхээр энэ хүмүүс ямар нэгэн байдлаар танаас маш ялгаатай санагдсан байх боломжтой. Насны одоо өндөр зөрүүтэй те эсвэл танаас дээгүүр эрх мэдэлтэй байдаг ч юм уу. Та дөнгөж сурагч гэтэл тэр асуудал болоод байгаа хүмүүс нь болохоор нэг багш байдаг ч юм уу. За эсвэл компанид та одоо дөнгөж ажилдаа ингээ шинээр орсон ийм хүн байлаа гэхэд тэр одоо тэнхэм дундаа гэдэг ч юм уу тэр ажлынх нь хамт олонний хүрээлэлд танаас айгүй олон жил удаан ажиллаж гисэн хүмүүс хоорондын ийм зөрчилдөөн гэдэг ч юм уу те ямар ч хэлсэн танаас маш тийм ялгаатай ийм хүмүүс байна гэж гарч ирж байна. За энэ дээр бас нэг харагдаж байгаа зүйл нь штэ та ерөөсөө өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг эхлүүлж чадахгүй байна гэдэг зүйл гарч ирж байна. Та айгүй удаан зөв цаг ирэхийг хүлээж байгаа. Гэтэл тэр зүйлийг эхлүүлж чадахгүй байна. Яг сонголтоо бий хийж чадахгүй байна гэдэг. Ийм энерги бас гарч ирж байна. Жоохон тийм одоогийн нөхцөл байдалтай гатсан энерги гэсэн үг. За тэгвэл 2 дугаар группийнх нь маань яавал зүгээр юм бэ? Яавал энэ байдлаасаа гарах вэ? Сохосноос нь асууж үгээ. 2 дугаар группийнх нь маань яавал энэ нөхцөл байдлаасаа гарах вэ? Divine divinity гэдэг юм. Чин за дахиад нэг өдөр харъя. 2 дугаар группийнх нь маань яавал энэ нөхцөл байдлаас positivity. За эерэг байдал гэдэг хөдөлмөрөнд дошоож гарч ирж байна те. Эерэг байдлыг оруулж ирэх хэрэгтэй амьдралдаа. За бас divinity. Энэ хараа айгүй адилхан 2 хөдөр байна. Уур амьсгал нь маш адилхан. Ингээ яг 2 нэг амьтантай ингээд нэг охин. Нэг амьтантай нэг охин. Divinity гэдэг картыг тайлбарлуулъя. За sacred, deity, wise. За та бол өөрийнхөө тийм яг гигэн тэр гэрэл цацруулсан тийм одоо үзэсгэлэнтэй тэр одоо оршихуй юм шүү гэдгийг хизээж мартаж болохгүй шүү. Юу ч тохиолдсон байсан те та юу ч хийсэн байсан гэсэндээ энэ үннийг өөрчлөхгүй. Энэ үннийг байхгүй болгочихгүй гэдэг ийм утгатай хөдөр байна. За та нар маань бас өөрсдөө паузлж агаад унших боломжтой шүү. Тэгэхээр энэ дээрээс илүү та нар маань өөрсдийнхөө ямар их хүч чадалтай те ялангуяа энэ хүн хоорондын харилцааны асуудал дээр нь та нар яг өөрийнхөө жинхэнэ одоо үнэн одоо тэр сүнсийг таньж мэдэх те өөрийнхөө ямар их хүч чадал оюун мэдлэг чадвартай юм бэ гэдгээ өөрөөсөө бас нэлийн
өөртөө сануулгах хэрэгтэй гэж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ ерөөсөө энийгээ мартаж болохгүй. Маш тийм хамгаалагдсан ийм энэ guardianship гэдэг хөзөр гарч ирсэн тий. Тэгэхээр та хэдэд маань бас нэг би хамгаалагдсан ийм оршуу шүү гэдгийг бас сануулгах тий ийм зүйл хэрэгтэй гэж гарч ирж байна. Хинч намайг ингээ хамгаалахгүй байсан ч гэсэндээ би өөрийгөө хамгаалж чадна. Намайг хинч сэвтэж чадахгүй гэдэг ийм зүйл та нарт маань хэрэгтэй гэж гарч ирлээ. Тэгэхээр аль болох бас эерэг байхыг те ялангуяа өөртөө зөөлөн хандахыг хичээх хэрэгтэй гэсэн ийм зөвлөгөө гарч ирж байна. За жоохон ойлгомжтой болгоё. За энэ зөвлөгөө жоохон ойлгомжтой болгоё. За 2-р группийн маань сахиуснууд нь одоогийн нөхцөл байдалд нь ямар зөвлөгөө өгмөр вэ? Хүн хоорондын харилцаан дээр ийм асуудалтай байгаа энэ үед нь сахиуснууд нь ямар зөвлөгөө өгмөр вэ? За харъя ямар зөвлөгөө өгмөр вэ? За олонний хөзөр нь Nine of Cups гарч ирж байна. За юун түрүүнд та заавал хүн болгоны те хүслээр нь байх шаардлагагүй те хүн болгоны ая ивийг нь тааруулах гал те за энэ хүнд ч ингээ сайхан хандчи за энэ хүнд сайхан хандчи те бүх зүйлээ аваад явчи гэд энэ бол жоохон одоохондоо тохиромжгүй байна гэж гарч ирж байна. За тэгээ judgment хөзөр доошоо харж гарч ирээд тэгээд яалтчгүй энэ тухгүй байгаа зүйлтэйгээ нүүр тулах хэрэгтэй. Танд хэдий ингээд тухгүй муухай мэдрэмж төрүүлсэн те гониглуулсан шархлуулсан энэ мэдрэмжүүд байгаа ч гэсэндээ хэдий танд ингээд тийм зүхтмаар өөрчилчмөр те ийм тухгүй байгаа ч гэсэндээ энэ мэдрэмжтэйгээ холбогдох хэрэгтэй гэж гарч ирж байгаа байхгүй юу? Зүхтаах биш хитрхи бас positivity гэдэг хитрхи хүчээр бас эерэг байх гэж хичээх хэрэггүй. Заавал та эерэг байх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл эерэг болохын тулд та эхлээд өөртөөгөө те яг үнэнчээр би ийм муухай мэдрэмж мэдрээд байна шүү гэд. Энэ дахиад нөгөөний толин дасгал руу бас ороо явчих чинь толин дасгал хийвэл дайггүй байхаарай. За яалтчгүй өөрийнхөө тэр дотоод хэцүү байгаа мэдрэмжүүдээ мэдэрснийхаа үндсэн дээр та бол ийм өөртөө сэтгэл хангалуун энэ нөхцөл байдлаа сэтгэл хангалуун юм байх болно. Тэгээ заавалчгүй тэ бүх зүйлийг амжуулах гээд бүх зүйлийг хийх гээд тэ ингээд авах бас шаардлагагүй гэдэг ийм мессеж гарч ирж байна. За ингээд бас маш богинохон товчхон уншлага боллоо. Хамгийн ихний маань уншлага болохоор тэгээ цаашдаа бол илүү урт тэгээ тууштайгаар бичлэгээ хийх болно. Тэгэхээр тун удахгүй олон бичлэгээрээ уулзацгаая. Тэг хамгийн анхны бичлэгийн маань бас хүлээж авч үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. За баяртай. За сайн байцгаана уу? 3 дугаар группийн маань уншлагадаа тавтай морил та бүхэн маань Queen of Pentacles гэдэг энэ хөзрийг сонгосон байна. Хатны зоос. За энийг дээшээ харж гарч ирлөө, доошоо харж гарч ирлөө. Сайн санахгүй байна. Ямар ч л хэлсэн дээшээ харснаар навчи. За яг одоо та бүхний маань амьдралд юу болоод байгаа юм бэ гэдгийг тароо хөзрөөсөө харж өгье. За манай 3 дугаар группийнхан шууд гарч ирж байна. 3 дугаар группийнханд маань юу болж байна вэ? Амьдралд нь яг юу тохиолдож байна? Яг одоо ямар энергитэй байна? За энэ нь бас ингээ энергийн шалгалт болж байгаа шүү. Тэгээ энэ удаагийн уншилгаа маш богинохон хийж байгаа. Хамгийн анхны бичлэг маань болохоор бас нэг
Уйд авахгүйгээр те хэрэгтэй мэдээллүүдийг энэ газ өгөөд. Ой. За маш олон. За энэ хүзэр барыг доошоо харж гарч ирсэн юм шиг байна да. Энерги нь яг тэгж таараадах шиг байна. За 3 дугаар группийнхан маань айгүй тийм өөрчлөлт явагдаж байгаа хүмүүс байна. Яг одоогийнх нь амьдралд нь том өөрчлөлтүүд. Тэгээ тэр нь нэг жижигхэн биш. Тэгээ дээрэс нь таны амьдралд айгүй тийм хор уршигтай, яршигтай, нэг тийм хэцүү, ийм энергитэй байсан зүйлсээс чөлөөлөгдөж байгаа энергиуд гарч ирж байна. Тэгэхээр тийм хортой танд тийм хүрээлэл байсан бол тийм найз нөхдийн хүрээлэл, за эсвэл шууд утгаараа хүн байж болно. Хайр дурлал байж болно. Тийм хайр дурлалынхаа хүнээсээ салсан байвал зөв группээ сонгосон байна. Бас ажлын орчин байх боломжтой, танд өр өгөөжгүй, таны сүнсний зорилго, амьдралын зорилгот нь нийцээгүй тэр ажилласаа гарсан, сольсон, ерөөсөө тэр зүйлээсээ ирээдүй харахгүй байгаа. Тийм болохоор ингээд сольж байгаа, энэ зүйлээсээ бүр мус ингээд татгалзаж байгаа. Ийм өөрчлөлтийг хийсэн хүмүүс байх юм бол зөв группээ сонгосон байна шүү. За маш гоё тийм өөрчлөлтийн нэр гарч ирж байна. За бас заавал ажил карьер, хосын амьдрал хүн хоорондын харилцаа байх шаардлагагүй. Энэ нь байртай холбоотой гэж магадгүй. Тийм тухгүй хэцүү байсан байраасаа нүүгээд тэндээсээ яваад шинэ байранд орсон ч юм уу, ийм хүмүүс байх боломжтой. Ер нь л танд ингээд таны биед ингээд наалтцсан юм шиг ерөөсөө салж өгөхгүй амар ядаргаатай байсан, танд хортой байсан тэр зүйлээсээ ангижирж ийна л гэж ойлгож байна. За ийм байх юм бол маш тийм хувирал өөрчлөлт гарсан хүмүүс байгаа тань. Тэгэхээр зөв группээ сонгосон байна гэж үзнэ. За баг нэг амар нана 10 сэлэн гарч ирж байна. Ялцчгүй нэг зүйлийг дуусгасан л хүмүүс байх гэдэг да. За сахиусны зөвлөгөөг харъя. За сахиусны зөвлөгөөнөөс өмнө тайддээ одоо яг ямар бэрхшээл учраад байгаа юм бэ гэдгийг нь гаргаж өгье. Уг нь энэ зүйлээс салсан айгүй зөв харагдаж байна. Гэтэ яг ямар бэрхшээл байгаа юм бэ гэдгийг нь харъя. Ямар бэрхшээл 3 дугаар группийнхэнд байна вэ гэдгийг нь харж өгье. Хангид минь дахиад доошоо алчихсан. Knight of Wands. За амьдралд нь гарч ирж байгаа бэрхшээлүүдийг харж өгье. The High Priestess доошоо гарч ирж байна. За уулны хүзэр дээр энэ хараад 7-гийн сэлэм, 9-ийн аяга, 7-гийн аяга гарч ирж байна. Дээдлийн хүзрүүдийг харъя. Strength card доошоо гарч ирж байна. Page of Wands доошоо, Knight of Swords доошоо, The Sun доошоо, Temperance доошоо. За энэ нөхцөл байдалд нь дахиад нэг Oracle хүзэр авч өгье. Асуудалгүй байна да гэж бодсон чинь жоох асуудлууд бас гарч ирж байна. Надад энэ дээрээс яг юу харагдаад байна гэхээр таад маань жоохон ингээд нэг тийм гүжүүдлээд байгаа юм шиг зүйл харагдаад байгаа хгүй. Зөрүүдлээд гэх юм уу, нэг тийм гүжүүдлээд энэ зүйлийг би ойлгомооргүй байна, ухаж төнхмөөргүй байна, гүн утга учрыг олмооргүй байна. Тэгээ яг ямар утга учиртай зүйл болохыг нь үзмээргүй байна гэдэг ийм эсэргүүцсэн энерги бас байгаад тах шүүх юм. Зүгээр л хурдан өөрчлөлмөр байна. Энэ нөхцөл байдлыг өөрчлөлмөр байна. Гэтэ яг ямар утга учиртайг нь би ойлгомооргүй байна. Тийм нэр гарч ирж байна. За 3 дахь группийнхэн маань
Одоогийнх нь асуудлыг харж үгэй. Ямар бэрхшээл гарч ирээд байна? Асуудал, бэрхшээл юу байна? Тэднийг харж үгэй. Communication. За харилцаа холбоо, loyalty буюу үнэнч байдал гэдэг хоёр хөзөр маань гарч ирсэн байна. Тэгээд communication хөзөр маань доош гарч ирсэн байна тий. Та хэд маань харилцаатай байсан, тий харилцаа тасалсан гэдэг хүн нь болохоор таны тийм төвчээрийг барсан, таны танд ингээ үнэнч байгаагүй ч юм уу тий тэр байдлыг нэлээд хүндсэн энэ байдлыг нь хүндсэн гэж гарч ирж байна. Тийм болохоор харилцаагаа тасалсан, харилцаагүй болсон. Тэгээ дээрэс нь үнэхээр үнэнтэй тулмааргүй байгаа гэдэг энерги бас гарч ирж байна. Үннийг олж мэдмэрг байгаа. Зүгээр л яг тэгж бодохыг хүсэж байгаа. За энэ хөзрийн маань доотлолт болохоор 7-гийн сэлэм гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг тийм үннийг олж мэдмээргүй байна. Энэ бүхэн худал хуурмаг гэж бодож байна. Тэгэхээр худал хуурмаг л байгаа. Гэт ингээд жоохон гүжүүдлээд байгаа энерги байна гэж хараад байна. За гэхдээ үгүй ч гэж болно. Уншлагаа цааш нь өргөжүүлье. За 3 дугаар группийнхэнд маань. Гэтэ хэрвээ үнэхээр харилцаатай байсан хүнээсээ тий хосын харилцаатай байсан хүнээсээ салсан ч юм уу иймэрхүү харилцаатай байсан бол үнэхээр урт хугацааны ирээдүй хардаг байсан, үнэхээр хамтдаа удаан байсан хүмүүсийн хувьд бас нилээдгүй байна шүү. Нилээн хамтдаа удаан жил хамтдаа байсан тий би бинийгаа мэддэг болоод нилээн уудчихсан. Ийм хүмүүс байна гэж бас харагдаж байна. Тэгээ одоо л ерөөсөө ингээ тэр хүнтэйгээ ирээдүй харахаа байсан, тэр хүнд итгэхээ байсан, тий найдлага тавихаа байсан. Тэгээ харилцаагаа бол бүр тасалсан гэж гарч ирж байна. За энэ нөхцөл байдалд нь зөвлөгөө авъя сахиуснуудаас нь. За 3 дугаар группийнхны маань нөхцөл байдалд одоогийн нөхцөл байдалд нь сахиусны зөвлөгөөг авъя. За сахиусны зөвлөгөөг авъя. Гурван сэлэм доошоо харж гин, High Priestess дэшээ харж гин, Temperance доошоо харж гарч ирж гин. Temperance тайлбарлуулъя. Temperance доош харсныг тайлбарлуулъя. Temperance доош харсныг тайлбарлуулъя. Keep trying. За. Энэ хараа Hanged Man 2 удаа доош хараад гараад ирж байна. Тэнгүүтээ High Priestess болохоор энэ дээр доошоо харж гарч ирсэн асуудлынх нь гол зангилаан дээшээ харж гарч ирж байна те. Яг сахиусныхан зөвлөгөөн дээшээ харж гарч ирж байна. Өөрөөр хэлбэл та энэ зүйлээс яалтчгүй суралцах зүйл байна гэж харагдаж байгаа байхгүй юу? Та яг юу болсон те? Тэр зүйлийг олж мэдэх хэрэгтэй гэж гарч ирж байна. Тэр зүйлдээ нүүр тулах хэрэгтэй. Зүгээр л ийм зүйл болчлоо бид хоёр тохирохгүй хүмүүс байсан байна гэд хаячих биш, хаяснараа илүү танд ингэж сэтгэлийн гүнд нуугдсан ийм шарахыг үүсгэж байгаа байхгүй юу? Ялангуяа энэ за ойртуулаад харуулад үгүй. 3 сэлэм дээр болохоор ингээд хамтдаа авах болсон зураг хараад ингээд уйлаад сууж байгаа ийм эмэгтэй хүнийг дүрсэлсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ зүйлээсээ зүхтаах тусам энэ зүйлээсээ хурдан гарыг, хурдан болий те
явъя гэд байх тусам танд ингээд сэтгэлдтэй нь одоо ингээд хуралдаад үлдсэн ийм шархууд бий болчихсон байх болно гэж гарч ирж байна. Тэгэхээр та яг юу нь үнэн байсан, юу нь худлаа байсан, тэр бүх зүйлээ мэдээгүй зүйлүүдээ мэдэх цаг нь болсон гэж гарч ирж байна. High Priestess ялангуяа маш тийм зүн бэлэгтэй, эрдэм мэдлэгтэй, ийм одоо санваартны одоо эмэгтэй хувилбар нагаа штэ. Маш их тийм дотоод мэдлэг мэдрэмж ихтэй, зүн бэлэг сайтай ийм одоо хүнийг илэрхийлж байгаа. Тэр танд энд ерөөсөө л та энэ харилцаанаас сураад маш их тийм суралцах зүйл их байна гэсэн үг. Хамгийн наад зах нь шархаа идгэх зүйл болвол эндээс үлдсэн байна. Энэ харилцаанаас үлдсэн байна. Ялангуяа та энэ дээр айгүй жоохон тийм төвчээргүй энэ чинь ерөөсө болохгүй байна. Би яаж мэдх юм бэ те? Энэ хүнийг үнэхээр яасан хийснийг би яг яаж мэдх юм бэ? Энэ харилцаанаас би юу сурах юм бэ гэд ингээд хайчиж болохгүй ийм тууштай байгаарай гэдэг хөзөр маань гарч ирж байгаа байхгүй юу? Тайлбар дээр нь keep trying гэд 6-гийн саваа хөзөр гарч ирж байна. Тийм маш тийм тууштай, төвчээртэйгээр ингээд магадгүй энэ нь одоо та тароо бичлэг ингээд сонсож байгаа нь бас үүнтэй холбоотой байж болзошгүй. Энэ харилцаанд таныг тароо бичлэг тароо сонсоход хүргэсэн байж бас болзошгүй харагдаж байна. Тэр энэ маань ч гэсэндээ таны хувьд ахиц дэвшил байгаа. Өөртөөгөө холбогдох сүнслэг зүйлстэй холбогдох, даалт зүйлсийг мэдэх, за тэгээ ангаалтаа хийх гэх мэтчлэн маш их танд өгөөжиг өгөх болно. Тэр маш тийм тууштайгаар энэ зүйлээ хийгээсэй гэж сахиус нь хүсэж байна. За одоо болохоор энэ хөзөрнөөсөө тайлбартай мессеж авч өгье. За 3-р группийн хамт маань сахиусны зөвлөгөө энэ харилцаанд нь авч өгье. Яг одоо энэ нөхцөл байдалд нь сахиуснаас нь зөвлөгөө авч өгье. Confidence, итгэлтэй байдал, wisdom. Тийм яалтчгүй танд ийм мэрэгэн ухаан хэрэгтэй гэж гарч ирж байна. Өөртөө итгэх хэрэгтэй, итгэлтэй байх хэрэгтэй, би чадна те. Итгэлтэй байх хэрэгтэй, дээрэс нь wisdom буюу мэрэгэн ухаан хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдлэг хэрэгтэй гэдэг юм л да. Энэ харилцаанд яг юу болцсон, юу болохгүй болоод бит хоёр салсан гэдэг ч юм уу те. Яагаад бит хоёр хамт байж чадаагүй юм? Ялангуяа devil хөзөр гарч ирсэн байхгүй юу? Таны үйл өөрөөр холбогдсон ч юм уу те. Кармик харилцаа ийм хүн байсан юм уу? Эсвэл үгүй байсан юм уу? Энэ бүхнийг та олж мэдэх болно. За wisdom, knowledge буюу мэдээлэл, мэдлэг. За тэгээд old age is not a disease. За ийм тайлбартай таад маань бичлэгээ зогсоож байгаад бас унших боломжтой шүү. За би гол зүйлийг нь тайлбарлаад өгье. Гол зүйл нь ерөнхийдөө энэ дээр ингээд бичигдсэн байдаг. Тийм хөгшин нас гэдэг нь одоо хөгшин гэдэг нь өвчин биш ээ. Энэ бол танд одоо хэцүү ингээд тулгарч байгаа те өвчин зовлон, эмс хорилтууд, урам хууралтууд эдгээр бүх зүйлээ ингээд давах юм хүч чадал юм а гэсэн ийм тайлбартай байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл та сүнсний мэдлэгээ зузаадах нь гэдэг нь та энэ бүх танд тохиолдоод байгаа энэ хэцүү зовлонтой те
энэ мэдрэмжүүдийг ерөөсөө л ангаана гэсэн үг. Эннийга илүүтэйгээр ийм маш хүчрэхээр ийм даван гарах зэвсэг нь болж өгнө л гэсэн үг. Тийм болохоор танд энэ сүнсний аян замнал нь маш хэрэгтэй гэж гарч ирж байна. Дээрээс нь одоогоор яг нэг тийм эхлэх зөв цаг тэр зүйл нь бүрдсэн байна гэж гарч ирж байгаа байхгүй юу? За ингээд уншлага маань үгээр дуусч байна. Тэгээд хамгийн анхны уншлагын маань бас үзэж байгаад маш их баярлалаа. Цаашдаа олон урт бичлэгүүд бичлэгүүдийг хийх болно. За тийм маш их баярлалаа. Баяртай.